За самбайцсан хүүхдүүдээ өнөөдрийн хичээл Эртний хоёр мөрний улсууд. За сургагчийн 42 дугаарцаа хараарай. Зорилго маань хоёр мөрний байгаль газар зүйн онцлог ба хоёр мөрний нэрлэх тэдгээрийн үйл явдлуудын онцлогоос танилцах гэсэн зорилготой хичээл байгаа. За сургагчийн 42 дугаарцсан дээр байгаа энэхүү зорилгыг сайн ажиглаж хараарай хүүхдүүдээ. За хоёр мөрөн гэж юу юм бэ? Хоёр мөрөн гэдэг нь Тэгэр, Ефрат хоёр мөрнийг хэлнэ. За Тэгэр мөрөн маань газар зүйн байрлал энэ байна. За Ефрат мөрөн энэ байна. За Тэгэр, Ефрат хоёр мөрний дунд орших үржил шимтэй газар нутгийг Месопотам гэж нэрлэдэг. За энэ газар нутаг дээр Эртний улсууд ээж дараалан оршин тогтнож байсан байна. За Тэгэр, Ефрат хоёр мөрөн маань бага Азийн өндөрлөг улсаас их ам урсаж Персийн буланд цотгодог. За энэ хүү зурган мэдээллээс тэр өнөөдрийнхөө хичээлийн түүхэн асуултыг зохиож хичээлийн гол агуулгыг тодорхойлон авч үзье. За бид нэр түүхэн дээр тулгуур асуултыг зохиож сурсан байгаа. Энэ асуултынхаа дагуу ямар, хизээ, хэн, хаана, юу гэсэн асуултын дагуу тодорхойлон авч үзье. За ямар улсууд оршин тогтнож байсан болов? За байгуулагдсан он болон мөксөн он саруудыг тодорхойлон авч үзье. За хаан болон удирдагч нь хэн байсан гэдгийг тодорхойлон авч үзье. Мөн хаана оршин тогтнож байсан бол гол онцлог нь юу вэ? Энэ улсуудын гэдгийг авч узнаа. За Эртний улсууд нь хамгийн ихний улс бол Шумер улс. Шумер улс нь нийтийн тооллын өмнөх 3200 онд байгуулагдсан. За нийтийн тооллын өмнөх 2350 онд мөксөн байгаа. За энэ улсуудын гол онцлог бол бие даасан жижиг улсууд байснараа онцлогтой. За дараагийн улс маань бол Аккад улс. Аккад улс нь нийтийн тооллын өмнөх 2350 онд байгуулагдаж, нийтийн тооллын өмнөх 2150 онд мөксөн байгаа. Энэ улсын хаан нь Соргон хаан гэж хаантай байсан. За дараагийн улс маань бол Вавилоны 1-р улс. Вавилоны 1-р улс маань нийтийн тооллын өмнөх 2-р мянгаас нийтийн тооллын өмнөх 1750 онд мөксөн. За Хаммур хаан гэсэн хаантай байсан. За дараагийн улс маань бол Вавилоны 2-р улс. За энэ улс нь нийтийн тооллын өмнөх 604 онд байгуулагдаж, нийтийн тооллын өмнөх 539 онд мөксөн. За энэ улсын хаан нь Навуходоносор гэдэг хаан байсан. За дараагийн улс маань Ассир улс байгаа. Нийтийн тооллын өмнөх 16 дугаар зуунд байгуулагдаж, нийтийн тооллын өмнөх 612 онд мөксөн. Энэ улсын хаан маань Ашурбанабал гэдэг хаан байсан. За тэр улсуудаа бид түүхийн он тооллын шулуун дээр харж болно. За энэ нь бол хоёр мөрний улсууд. За нийтийн тооллын өмнөх 3000 оноос нийтийн тооллын өмнөх 1000 оны хооронд эдгээр улсууд оршин тогтнож байсан. Энэ оноо тодруулахын тулд бүгдээрээ он тооллын шулуун дээр нэгэн бодлоо бодъё. За энд бол бүгдээрээ Шумер улсын багш нь жишээ авч бодож үзүүлье. За Шумер улс нь нийтийн тооллын өмнөх 3200 онд байгуулагдсан гэж байгаа. За тэгвэл нийтийн тооллын өмнөх гэснээр бид энд тэмдэглэж өгөх ёстой. За нийтийн тооллын өмнөх 3200-аас оноосоо онуудаа бид он тооллын шулуун дээрээ тэмдэглэж өгдөг байгаа. За 1000 он гэд тэмдэглэн. За энд бол нийтийн тоолол гэдэг он тооллыг бид бас харахын тулд улаан зураасаар тэмдэглэж өгсөн тэр тэмдэглэлээ. Нийтийн тоолол гэдэг маань Христийг мэндэлсний төв оноос эхэлдэг гэдгийг хүүхдүүд та бүхэн сайн мэдж байгаа. За тэгвэл одоо бидний бодож байгаа бодлогын маань гол агуулга нь одоогоос гэж байгаа учраас 2021 оныг тэмдэглэж өгнө. За ингээд нийтийн тооллын өмнөх 3200 онд байгуулагдсан Шумер улс 2021 оноос хэдэн жилийн өмнө байгуулагдаж байсан бэ гэдгийг бодохын тулд нийтийн тооллын өмнөх гэж байгаа учраас бид нэмж боддог байгаа. 3200 он дээрээ 2021 оноо нэмээд 5221 жилийн өмнө Шумер улс байгуулагдсан байна. За одоогоос гэдгийг бүгд тодорхойлж харуулж байна. За Аккад улс, Вавилоны 1-р улс, Вавилоны 2-р улс, Ассир улсыг дээр жишээн дээр тулгуурлан бие дан бодороо өгдөө.
За дараагийн бид нарын хийх нэг дасгал бол одоо дэлхийн газрын зураг дээр эдгээр улсууд маань Тэгэр, Ефрат хоёр мөрөн хаана оршиж байсныг зааж сурах байгаа. За энийг зааж сурахын тулд бүгдээрээ эхлээд Монгол улсаа дэлхийн газрын зураг дээр олъё. За Монгол улс маань энд байрлаж байна. За одоо Тэгэр, Ефрат хоёр мөрнөө зааж сураа. За Тэгэр, Ефрат хоёр мөрөн энд байрлаж байгаа юм байна. За энийг дэлхийн газрын зураг дээр тайлбарлаж сураарай хүүхдүүдээ. За эндээс одоо бүгдээрээ эртний улсуудын онцлогуудыг харьцуулан харж үзье. За нэгдүгээр улс маань бид нар Шумер улс гэж үзсэн. Шумер улсын гол онцлог нь хүн төрөлхтний түүхэнд иргэншлийг анхныг бий болгосон улс. За энэ улсын гол онцлог улсууд нь бол маш олон жижиг хотуудаас бүрдэж байсан. Эдгээр жижиг хотууд нь Урууг, Ур, Лагаш, Непапур гэсэн хотууд байсан байна. За дараагийн нэг онцлог нь бол одоо тэд шаантаг бичгийг зохиосон хүн төрөлхтний анхны бичиг үсэг зохиосон улс гэдгээрээ онцлог улс ахна. За шаантаг бичгийн 6. За дараа нь 12 сартаа он тооллыг зохиосон бас анхны улс байх нь. За мөн тахлын байгууламжийг байгуулдаг байснараа онцлогтой. Энэ байгууламж нь 100 м хүртэлх өндөр асар сүрлэг байгууламж байсан байна. За ийм үтахна. За дараагийн улс маань бид нар бүснэгтэн мэдээлэлээс харахад Аккад улс байгаа. Аккад улсын маань гол онцлог нь нийтийн тоглолтын өмнөх 2350 онд бүх одоо улсуудыг нэгтгэж хаан өргөмжилснөөр онцлог улс байгаа. Нийгмийн давхарга хаан гэдэг одоо алтан тушаал бий болсон гэдгээр онцлогтой. За дараагийн улс нь бол Вавилоны 1-р улс, Вавилоны 2-р улс. За энэ 1-2 улс гэдэг маань Вавилон улс нь дахин сэргэн мандснараа онцлогтой. Мөн Вавилоны хаан Хаммурапн хааны анхны одоо хууль зохиосон гэдгээр онцлогтой. Мөн энэ хуулиа хөшөөн дээр сэлсэн гэдгээр бас онцлог байдаг. За ингээд Вавилоны 2-р эзэнт улсаас дахин сэргэн мандаж байсан энэ үедээ онцлог тооцогдно. За ингээд хааны одоо хуулийг сэлжсэн хөшөөний хүн зураг нь энэ байна. За энэ дээр одоо хуулийн агуулгыг бас оруулж өгсөн байгаа. За энэ хуулийг уншаад хүүхдүүдэд тайлбарыг нь бичээрэй. За дараагийн маань улс бол Ассир улс байгаа. Ассир улсын гол онцлог нь одоо маш их байлдаанч дайнч улс байсан. За энэ улсын тулаан хийснээр 2 мөрөн Багаз, Палестин, Египтийг хамарсан том бүрэн байгуулснараа бас онцлогтой. За энд бол цэргийн хүчрхэг одоо айрамтай байсан гэж ярьдаг. За энэ улсын бол гол онцлог нь морин тэрэг, морин одоо цэрэг хэрэгэл хөдлөгдөг байснаар одоо онцлогтой. Мөн маш олон тооны цэрэгтэй байсан. Цэргийн тоон бол бараг хагас сая хүрдэг байсан гэдгээр онцлогтой. За мөн бас эзэлж авч байгаа улсынхаа хан хэрмийг одоо буталж нураадаг онсон байгууламжийг барьдаг байснаар бас онцлог болсон юм аа. За бүгдээрээ эдгээр улсуудын онцлогийг ялгааг харуулах зорилгоор нэгэн дасгал ажиллая. За энэ маань бол зөв холбоно гэсэн юм үүртэй байгаа. Сургалтын 42 дахь хуудсан дээр байгаа. За энд бол Шумер улс, Вавилончууд, Ассирчууд гэсэн таймлаж авч үзсэн байгаа анхаарал өгдөөтэй. За Шумер бол 2 мөрний хүндийн анхны суурин иргэншил байгуулсан улс гэдгийг бид нар мэдж байгаа. За мөн дараагийнх нь бол шаантаг бичгийг одоо зохиосон анхны улс гэдгийг бол бид нар мэднэ өмнөх мэдээлэлээс харсан. За Вавилончууд бол Хаммурап хааны удирдлаганд байгуулагдсан мөн хууль зохиосон улс гэдгийг бид нар бас сайн мэднэ. За мөн Вавилончууд нь Набухаднесар хааны үед цэцгэлэг хөгжиж байсан. Энэ бол нэг өсөндөө 2 дугаар Вавилон гэсэн үг. За дараа нь Ассирчууд бол маш хүчрхэг байснараа 2 мөрний хүнд идэх бүх улсуудыг эзлэн авч одоо том бүрэн байгуулсан гэдгээр онцлог байдаг. За энэ зүйлийг ажиглаж харснаар бид нар өнөөдөр одоо хичээлийн дүгнэлтээ хийх бэлэн болсон байна. За энд бол 2 мөрний хүндийг орших үржил шинж сайтай газар нутаг болох Месопотамийн хүндийг байгуулагдаж ээлж дараалан оршин тогтнож байсан улсуудыг бид нар авч үзлээ. За эдгээр улсуудын одоо мөхөг болсон гол шалтгаан нь улс дотроо
ив нийтлгүй байж дотоодоо хямрах бие биетэйгээ өрсөлдөж байснараа мөн мөхдөг байсан. Мөн зэрэгэлдэх нүүдэлчдийн одоо дайнаас өртдөг байснараа онцлог мөн эзлэн авсан ард түмэн бослог гаргаж байснараа мөн мөхдөг байсан. За гэрийн даалгаварт сорь хүчгийн 42-оос 44 дэх хуудсыг уншаад тэмдэглэл хийгээрэй. Мөн эртний улсуудын одоогоос хэдэн жилийн өмнө байгуулагдсан бэ гэдэг одоо он тооллын шалгуун дээр бодлогыг жишээгээ харан бодорой. За өнөөдөр хичээлд идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа.